манай байнгын хороо энэ асуудалд анхаарах зүйтэй байгаа юм л да. Бидний үндэсний аудитын газрын энэ аудитын үйл ажиллагааных нь одоо үр дүнг бодиттой ажил болоход их онцгой анхаарч ажилламаар байгаа юм. Тийм ээ? Тийм учраас энэ чинь ингээд чиглэлгөөд хийлгэснийхээ дагуу бүр одоо бодлого болгож шийдвэр гаргаж ингэж хөөцөлдмөр байгаа юм. За одоогоос 2 жилийн өмнө сангийн яамн дээр бол энэ тусгай зориултын сангуудыг яаж зэгцлэх үү гэдэг талаар бүр ажлын хэсгийг ажиллаа тодорхой санал боловсруулад 3 удаа засгийн газрын хуралд ороод ингээд дэмжигдээгөө буцсан юм байна. Тэгээ тийм санал байгаа. Тэрийг бас та бүхэн үйл ажиллагааныхын юунд анхаармаар байгаа юм. Нэг хэсэг нь зүгээр данс байгаа байхгүй юм чи сан биш. А нэг хэсэг нь бодиттой сан. Төсвөөс өрхөө усраа авдаг, гаднаас их усур татдаг. Тэрийг одоо журам дөрмийн дагуу зарцуулдаг, өсөж нэмэгдэж байдаг. Ийм сан. А нэг нь зүгээр хуваарсан хөрөнгийг дамжуулаад гаргадаг данс л байхгүй юу? Тий. Ийм асуудлуудаар бол ингэж ажлын тэр тогтоол гаргахтаа өмнө гаргасан байнгын хорооны тогтоолынхаа одоо хэрэгжилттэй уялдуулах зүйтэй байх гэж бодож байна. Нэг асуудал энэ юунд бас бодогдоод байгаа ма та бүхэн юу гэж бодож байна. Бид түрүүчийн хурлаар энэ 17 онд үндэсний аудитын газраас аудит хийх сэдвийг баталж өгсөн тийм ээ. Тий. Түүнээс хойш өрнсөн үйл явцаас ингээ ажиглаад байхад Эрдэнэ төлөвлөрийн 16 оны үйл ажиллагаанд төрийн аудитаар дүгнэлт хийлгэмээр байна. Зүгээр нэг хувийн одоо аудитын компаниар хийлгэж биш. Энэ чинь бүр төрийн бодлогын хэмжээнд очиж асуудал яригадаад биш үү? Тийм ээ? Тийм учраас 16 оны Эрдэнэ төлөвлөрийн үйл ажиллагаанд төрөөс одоо чиглэлийн өгж байгаа төрийн аудит хийлгэж хийлгийгс одоо ийм асуудлыг авч үзүүл яасан гэсэн санал байна л да. За